Тэнгэрээс тэтгэлэг эрэх чимбэлөх юм мэдлээ. Эргээд харахад сайхан байж өдрийн тэмдэглэл минь төв алгасаад явсан залуу. Oh my god. Би амар өөр харагдаж байгаагаа мэдэж байна. Би ч гэсэн өөрийнхөө энэ царайнд басахгүй байна. Өсөөртл ингэж энд үдэж үзээгүй би. Амар ивгүй харагдаад байна би. Нэ би амар ивгүй харагдаад байна. Мэдгүй би яагаад ч амар ивгүй харагдаад байгаа байхгүй юу? Амар нэг тийм танихгүй хүн энийг ингээ хараад байгаа юм шиг. Тэгэл ийм акцэг бол мэдгүй. Мэдгүй амар ивгүй нэшнэс. Одоо л хэлээрээ сургууль руу явах чинь. Сайн мата нүрэ бодлоод үсэн сүлээд бас одоо шууд сургууль руу. Эрдмийн баярын үйл ажиллагаа Та нар догдолж байна уу? нээснийг мэдээлж дахин халуун баярыг өргөе. Монгол улсын зөвлөх өгч асан одсодонтой математик өгч төржийн тэнцвэрн нийт зөвлөгчид та бүхнийг сургууль минь баяртай дуугаан дуухыг хүрж байна. Гэхдээ ягаад ч юм 12 бол ингэж нэг ягаад уйлд юм бол гэсэн өөрөө уйлд сууж байна. Хамар ивгүй юм байна. Дахиад 12 жил сурчия гуйж байна. Манай багш биднэрт өгж байгаа билет андтаа ангитаад жаргалтай. Цаадаа. Лаги башта баярлалаа. Очирхам би Арой таран гэж зүг. Минчтэй үлдээрээ. За. Чадах уу? Чадна. Би баран юм устаатай. Ямар нэгэн байдлаар багангийн баг Одоо дахмаараа тавих гоо төвтөснөөс үзсэн байна. яг үнтэй Ой!
I have a pear. I have pineapple. Oh, pineapple pear. Apple pear. Pineapple pear. Pear, pineapple, apple pear. Төмөрөн дээр зураг авах болчаад морин үрийн цогц залбар дээр зураг авах болчоод одоо ресторан руугаа явах гэж байна. Амар халуун бүгд хэм бүсэрж байна. Миний үс мөсний оролт монолт баг гараад амш. Будаг мод бүр урслаа. Манай ширээ. Бат ирсэн байна. Тадаа. I'm so proud of you. Нэр үтэлтэй хчин. Шүтээ бас энэ өдөр хадан баярыг хүргье. Энэ бол 12-ийн 1 ангийн урлагийн мэдчилгээ байна. Чамайг хүчиж байхыг чинь харсан Аз чамтай байсан чиний харсан Бодлого зүрхэн ном байж хамтдаа бид хүчилсэн Дахин чамтай уулзсан хүрсэн За одоо энэ манай ингэсэн мэдээ гарах гэж байна. Манай юу ихтэй бид хэлэх байгаа. Одоо бүгд харцгаая. Одоо зүгээр л харцгаая. Бүгд бүгд хайр
баярлалаа шүү. Баярлалаа. Өглөө цэмбэр байсан чинь арай ханараш шамп өсөрцөн за. Өсгийтэй гуталтаа бүтээ яваад хөөлбөр ингээд өвчтэй заяа бүр. Яа хүлээ. Сая хаахны баярхаа үдшилгээс гарч ирлээ. Хөл бол бүр аимшигтэй. Гэтэ гүрээсээр сургууль гарч ирлээ. Тэгээд ангийн төлбөр алга болсон. Тэгээд одоо ангийнхаа төлбөрийг хайхалгаа болъё. Хай. За хонхны хоёр дууссан. Тэгээд надад хоёр цэцэг ирсэн баггүй юу? Би нөгөө хүмүүс найзууд хамаатнууд ингээд цэцэг авах уу, мөнгө авах уу гингүүт нь ингээд за яг хуу цэцэг ингээд нэг ганц хоёр байхад болно штэ. Тэгээд илүү их цэцэг байгаад би яг тэр цэцгийг усан дигээд вау тэр өдөө би ингэж авч ирсэн шүү гэж харахаас илүүгээр ашиглаж чадахгүй зүгээр тэр мэдрэмжээ санах болохоор хоёр хүнээс цэцэг авсан. Тэгээ бус хүмүүсээс мөнгө авсан байгаа. Тэгээд надад ирсэн хоёр цэцэг нэг нь ээж хоёр өгсөн баггүй. Тэгээ ингээд хөөрхөн баглаанаас нь гаргаад усан нэгэд тавьчихаж нөгөө цэцэг маань болохоор энэ амар содон цэцэг заяа. Тэгээд хүмүүст ингээд гоё харуулгаа тайлбарлаад өгье за. Тэгээд энэ цэцэг болохоор манай найз энэ хүч өгсөн баггүй юу. Тэгээ энэ цэцгийг юугаараа өөрвэ гэхээр тадаа ингээ миний үжид хаалгадаг зургнууд гэсэн sorry миний гэл жоохон байд байна. I'm so sorry. Би гэл хасаа бэж. YouTube бэж. Бол яриад ирэх юм лээ. За би жоохон дотор суудаг. За тэгээд энэ болохоор миний үжид таалагддаг миний зургнуудын нэг гэсэн заяа. Тэгээд энэ болохоор аяллаар явж явах авахсан зураг байна. Энэ болохоор үжээтэй чингүүний хүслээгээд хоёр найзаагаа эргэжээ явж захгүй юм хэлэхдээ тэгээд тийм зураг байна. Тэгээд энэ болохоор манай ангийн дарга над тавталган дээр унтаад исэн чинь сэрээхгээ миний зураг харсан хгүй. Тэгээ би ингээд дунд руу гаргацсан. Сууж юм. Like. Тэгээд сүүлийнх нь бас миний аяллаар авахсан зураг байна. Энэ яг нүрээ би тэгээд подкаст хэрэгжиж суужсан байхгүй. Тэгээ ингээ авахсан зураг байна. Техник саатал байла. За тэгээд ийм цэцэг байгаа. Тэгээд хамгийн гоё цэцэг нэ. Надаа ингээд үжигээс захиарсан. Би захианд амар дуртай заяа ингээд ямар ч үнэтэй бэлэг байснаас илүү яг ингээд сэтгэлүүгээ бичсэн юм захиа надад илүү гоё таалагддаг. Тэгээ би нөгөө нэг 7 дугаар ангиас хойш ингээд авсан захиануудаа бүтэрэн ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр амар хөөрхөн наагаа явдаг болохоор надад захиал амар гоё байсан. За тэгээд би энэ захиаг уншаагүй байгаа л да. Тэгээд л уншия. Oh, so cute. Үнсчихэж бас яг хөөрхөн жижигхэн богинохон захиа байх шиг байна. Тэгээд өнөөдөр бол үнэхээр их уйлсан өдөр байлаа. Like хэдүүлээ одоо уншия заяа. Тэгээд хэрвээ би яг ингээд уншвал заяа. Яг боломжийн гайгүй захиа байна. Ингээд уншихгүй хадгалж амар дурсамжтай захиа байна гэсэн. Яг та бүгдээ сонирхолтой байж магадгүй. Би ч гэсэн өөрөө уншаагүй л байгаа л да. Яг хонхны эргээд ээжүүд өгч явуулсан. За тоглох юм ярих. Зүгээр л уншия. Тийм үстэй. Like. За. Сайн уу? Анх заяад юуны өмнө чамдаа төгсөлтийн баярын мэнд. Чи минь энэ онд үнэхээр мундаг байсан шүү. Энэ хугацаанд чамтай хамт инээж, уйлж, мартаж боломгүй олон сайхан дурсамжийг бүтээсэндээ би маш их талархдаг. Өнөөдөр чиний минь хувьд онцгой нэгэн өдөр. Чинийхээ жаргал зовлон хамт дуулж, чиний найз болсондоо зөндөө баярлалаа. Одоо чи минь оюутан анаа боллоо. Амьдралын нэгэн том шалгуур юм шүү. Чамаагаа гомдоож уурлуулдаг төвчлээрээ зөндөө хэрэлдэж олон зүйл болсон юм байлаа. Баярлалаа чамдаа. Хонхны эрийн минь найз бэ үжин. Амар гоё захиа байна. Баярлалаа. Баярлалаа. Зөндөө их баярлалаа. Тэгээд өнөөдөр минь төгсгөнөөсөө бүгдээрэнд нь баярлалаа. Би нөгөө нэг завгүй юмхлээр яг юмчсэнгүү баярлалаа. За тэгээд өнөөдөр бол нэг тийм их үү байлаа. Ерөнхийдөө бол ингээд өнгөрсөн жил мэл ч юм уу ер нь ингээд Facebook Reels ч юм уу ингээд гүйлгэж үзээд
12 дугаар ангийнхан төгсөхдөө ингээ яг яагаад уйлаад байдаг байна. Тэгэхээр зүгээр л гайгүй штэ гэж боддог байсан байхгүй би. Би зүгээр үнэнгээл би яг тэгдэг байсан. А тэгсэн чинь яалчгүй тийм өдөр ингээд ангийнхнаас нэг нь уйлангууд бүгдээр ингээд дагаад ингээд хөврөөд уйлчдаг юм бэ лээ. Би бол ингээд манай найз марлаа уйлцахгүй юу. Тэгээд уйлаад нөгөө би тэд ээж аавдаа ингээд баярлаа гэж хайвчээд тэгээ тэрийг ээж аавдаа уншиж өгөөрэй гэсэн. Тэгээ марлаа уншичаад уйлаад ээж авч өгдөг байхгүй юу. Тэгээ тэрийг хараад миний ингээд дотор болоод ингээд нүдэн нөлмөс илээ би өөрөө уйлах гад. Тэгээ би аавхаагаа уншиж өгөөгүй. Тэгээд хүүхдүүд яг ингээд уншихгүй хүүхдүүд нь зүгээр ингээд аваачиж өгөхт нь би яг ингээд бариад авч өгсөн за. Тэгээ бүр яг ингээд нүдэн нөлмөслөө би яг уйлах гад энэ аав та зүгээр авцгаа гэд. Тэгээд одоо яг ингээд бодонгууд яг ингээд хоол ингээд зангирч байна. Тэгээ өнөөдөр бол ерөнхийдөө бол мартагдчихгүй амар гоё өдөр байлаа. Миний хонхны айгаа фейлдэлт ихтэй болсон. Би тэгээд урдаас нөгөө нэг плаж захиалсан чинь миний плаж амар муухай ирээд тэгээд тэрнээсээ болж уйлаад тэгээд плаж хайсан чинь плаж олдохгүй болоод уйлаад тэгээ би чинь нөгөө хумсан дээр би цаг авах байсан байхгүй. Тэгээ манай танд ихжсэн. Тэгээ тэр анаа нөгөө нэг хүүхдийнх нь хоёр хүүхдийнх нь хонхны иргэд аягүй завгүй явж ингээд миний хумс баг худрангаалтаад тэгээ яг заа анаа өнөөдөр авах шүүгээд хэлсэн байсан чи би хумстай зургийг одоо 2-7 хоног хайгаад олоог байсан заяа. Тэгээ тэрнээс болоод уйлах гад ингээ бүр ийгээ сууж исэн чинь ингээ хамаатангууд ингээ залгаа заяа төгсөж байгаа чинь баяр үргэж цэцэг өргүүлж авах уу мөнгө авах уу гэд тэнгуут нь та нар байж л та би ихлэ хумсаа сонгоод идэх үү гэд. Тэгээ ер нь айгүй жаргалтай зовлонгууд байсан. Тэгээ ерөнхийдөө бол хонхны хоёр үнэхээр гоёлсон.